эсхий түүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарган сайхан зусч байна уу та? Сайхан тарган сайн зусч байна уу? Сайхан зусч байна. За аян сумдаа сайн явж байна уу? Оо тавлаг сайн явж байна. Тэгээд Монголоо тойроод бараг 5 жил болсон байна шүү дээ. Тэгэлээ шүү. 2 жилийн өмнө ирсэн байна тийм ээ? Тий. Манай нутгаас нэг жашиж нутгийн бэрэнд болсон нэг цайг бас нэг чануулаа яваад тэгсэн. Сүлсүлхэн гурд гэ тий. Сүлсүлхэлтэй. Бүрийн элснүүд бүр хайж очиж бүр харж мэдэрч явсан шүү тий. Тэр жил бас яхан гантаатай байсан бол соёл ухааг байсан шүү. Одоо бол сүүлийн үед их сайхан ургаж байгаа шүү соёлд. Энэ жил их сайхан ургаж байгаа. Энэ жил их сайхан ургана. Одоо энэ жил бар маш сайхан байна. Энэ жил одоо нэг сайхан очиж бас зорж ирлээ бас. За болж ургацсан нь сайхан болоо тий. Завхай аймагт Орсон зэнгэл сумаас гараад л наашаа давхлаа. За. Эрээ нуурынхаа хүүхдээ бас танилцах гал гээл. Энэ жил бас сайхан ногоо цагаа ургасан байна. Бас тэгэл зуны сайхан дэлгэр цагчудаа гарч байгаа шиг байна. Энэ удаа энэ хавийнхан бас нэг нутгийн байгалийн түүх дурсгал газар гэл ингээл одоо нэг ахил одоо зорж ирлээ дээ тэгээд. За баярлалаа. Дахин уулзж байгаа бас сайхан татаа байна. Тэгэлээ. Бас гадаа тэгээд ороод ирж байгаа чинь их талархаж байна. Тий. Танаа телевизч одоо би санаа танаа телевизэд оролцсон цагаас хойш их байг үздэг болсон шүү дээ. Танаах ч одоо их олон болсон. Тий нэлээд олон телевизээр гарах юм бас юм уу түгэлт бас сайдны байна шүү дээ. Тэгэхээр ч одоо тэгээ энэ дэвж өгсөн зарим хүн танихгүй хүн хой сайн байна гэдэг юу лээгүй таних нэр телевизээр харсан хүн ба шүү дээ ярьдаг хүн болсон байна шүү дээ. Тэгвэл бас нэг үр дүнтэй л байгаа. Тэгэхээр чи үр дүнтэй л гэсэн үг тийм ээ. Тийм байна. За. Айлгч та амрагч нар их байна уу? Бүжигнал байна уу? Одоо л эхэлж байна да. Эхэлж байна. Тий, манай ах ч одоо яг л одоо өдрийн ажлын цаг эхэлж байна одоо. Тий. Өнөөдөр бол бас нэлээ өргөн арга хэмжээтэй манай энэ дээр байж байна. Яг энэ үеэр та нар ч бүр цаанаас бүр хилцсэн юм шиг тохиролцсон юм шиг хүрээд ирлээ. Талаас уулзлаа, учирлаа. За одоо ингээд говьалтай аймаг руу орж иж сумдуудаар явна да дүүгээд. Тийм. Одоо бас нэлээ олон газараар орж олзомог богц дүүрэн байх болтгой гэж яриад байвал тий ард түмний сайхан буян сайхан олон түмний буян шүү дээ. Тийм шүү дээ. Монгол адуу гэж сайхан да тийм ээ. Тэгэлгүй. Энэ адууны хажууд ерөн зогсчих тэгээд морин хин бас хэмэр шүү. Сайхан. Тийм Монгол адуусан бол одоо дэлхийд одоо танигдж шүү дээ Монгол адуу гэж тийм ээ. Тийм. Аа уугурд нутыг одоо би болохоор юу байхгүй юу? Ер нь бол яг үндсэн харьяат бол манайх чинь яг манай өвгдөөс бол энэ Говьалтай аймгийн Жаргалан сум энэ Бүрэнбогийн шар усны хөл гэдэг энэ газар одоо ингэж нутгалж байсан манай өвгд амьдарч байсан юм байна тий. А би өөрөө бол Завхай аймгийн Алдар хаан сум төрсөн. Төрсөн. Тий. Манай Жаргалан Баяул Хөхмөлтэй энэ 3 сум чинь бол Завхай аймгийн сум байсан байхгүй юу? Тэгээ бүр хожим бүр энэ чинь тасарсан. Говьалтай аймагт орсон. Тийм учраас бид бас Завхны нэг нутаг гэж уучин бол тэгж явж байсан. Тэр утгаараа болохоор манай өвчин бол сургууль соёлын онол Завхан төгсөөд Завханд одоо багшлж ирж байсан. Тэгээ бид нар чинь одоо бас дээдлийн 3 миний ах байна. Тэгээ би байна. Миний доотлын дүү бид гурван бол одоо Завхай аймгийн Завхан мандал Алдар хаан шүлүүстэй сумд бид нар чинь төрцөхөөсөн. Тийм уу. Тэгээд тэрнээс хойш болохоор бүгдийн Говьалтай төрсөн. Тийм байгаа юм. Зөв. Та одоо болохоор хийж явсан ажлаалаасаа сайхан дурдаж. За, би ч бол яг ер нь бол хүүхдээ байхдаа нэгдүгээр ангид энэ Жаргалан сумд ороод 8 жилиг Гөхөнбөц сумд очиж төгсөөд 10 жилиг нь Говьалтай Баяул сумд очиж 10 жилийн төгсөөд тэгээ Улаанбаатар хотод очиж одоо санхүү эдийн засгийн дээд сургуулийг техникум байхад нь барилгын нэгтлэн бодогч эдийн засгт мэргэжлээр төгссөн. Тий. Тэгээд та яагаад ингэ сумд ингэ төгссөн? Манай аав багш. За аав ятагаад. Тэр нөгөө багш ч юм бол тэгээд энэ дээрээс байнга дээрээс ингээ тамирчаар явж идэг. Тэр утгаараа тэгээд энэ аав ятагаад. Аав дагаад бид нар ингээ явцсан тийм байхгүй юу? Зөв. Тэгээд Завхай аймгийн техник засгийн барилга тэрээстэд тэнд нэгтлэн бодогчоор ажиллаж байгаа энэ зах зээлийн нийгэмтэй уулзрал хуулийн бизнес эрхэлж байна. Тэгээ яг Завхай аймагт 30 гаруй жил ажиллаж амьдралаа. Тэгээ
Завхай аймагт. Завхай аймгийн төв дээр Улиастай тий. Оо, зөв. Тэгээд тэнд одоо ажиллаж амжирахад дөрөв сахан хүүхдтэй төрөлсөн манайх өнөрөтгөн юм болсон тий. Тэгээд жил байсан юм тий. Тэгээ яг ер нь бол би нэг бодсон юм аа. Тэр нэг нутагтаа нэг бас нэг очиход нэг ядаж нэг өөрөө нэг сайхан очоод нэг тавтай тухтай амарч явах нэг тийм газартай байх юмсан гэж анх бодож тэгээ энийг ирж бүр нутагтаа энийг ингэж үүсгэн байгуулсан. Одоо бол одоо тэтгэврийг өгсөн болсон. Тэгээ одоо ачжээ 30 бүгдийг дуудаад эндээ одоо ингэж сайхан байж идэг. Ийм л ажилладаг. Олон төмнийг тийм бас олон төмнийг хүлээж аваад. Элсэн манхныхаа нөмөрт. Тий. Энэ их Монголын гэдэг чинь маш том элс шүү дээ. Одоо энэ чинь 200 одоо 80 баг 300 км үргэлжилсэн элсний яг Монголын элсэн. их Монголын элс энэ урд өвдөв. Хаанаас эхлээд аль хүртэл явдаг вэ? Хэдэн аймгийн хамардаг вэ? Одоо энэ чинь бол үнэндээ 3 аймгийн нутгаар хамарж байгаа юм. За ямар 4 аймгийн нутгаар юм. За одоо жишээлх юм бол ингээ Говьтай аймгийн Жаргалан сум, Говьтай аймгийн Жаргалан, Завхан аймгийн Алдархан сум, Завхан аймгийн Дөрвөлжин сум, Завхан аймгийн одоо ингээл Хөхмөрт Баяуул гэл. Тэгээ Ховдын Дөргөн нуур. Завхны усын Завхан сум гэл. Ингээл чинь бүр 5 6 сумын нутаг 3 аймгийн юм тийм ээ. 3 4 аймгийн. Харууд их гоё нарийнхан гоё юм шаргалцсан юм одоо. Урт бол юу харагдаж идэг юм шиг тийм. Тийм бас. Одоо энэ Монголын элсних онцлог нь их гоё юм. Торгон бүр юм нарийнхан тийм. Тийм шүү. Хүн бүтээлсэн юм шиг бүр нэг. Би одоо бас энэ өөрөө нэг ямар ч том хад чулуун муу том байдаг учраас энэ тэндээс ч элстэй газруудаа шиж энэ ширхэг нь барьж үздэг байхгүй юу. Тэгэхээр манай энэ Монголын одоо энэ их Монголын элсний ширхэг өөр. Элсэн тасархаан ширхэг өөр. Бас бүр өөр. Тэр урд бүр гоё юу вэ? Тэр өөр хангаан юм дэдэг штэ. Бүрдэнд байдаг элс байдаг. Одоо нөгөө өндөргөн зан уусрын анх богдод залдарсан газар штэ. Ширээ цагаан нуур гэдэг. Тэнд чинь бас юм элстэй газар юм байлээ. Бас ингээ үчиж чинь шал өөр юм билээ. Тэр бүх хэлснээс энэ их Монголоос илүү торгон боо. Илүү торгон юм билээ тий. Тэгээд энийг бол хэлсэн л да. Тэр ямар нэртэй уулзлаа хаа. Ер нь яг бүрэн хайрхан гэдэг уул энэ болохоор. Энэ удаа уул. Тал нутаг содон нэр тий. Тал нутаг. Одоо энд чинь 5 гол урсж байгаа. Завхан гол чинь гэдэг шүү дээ. Одоо их очроо хайрхан одоо эндээс харагдаж байгаа. Одоо тэр цайгаад ойроо харагдаж байна. Та нар харах юм бол тэрний чи ихээс өвлөөс буйнд гол цаанаас нь Баян онгорын шар усны гол орж нийлээд энэ нэг гэгэн нуурын шин бий болгоод тэгээд наашгаа уусаад энэ завхан голсон гэж орж ирж байгаа байхгүй юу. Яг энэ завхан голын чи хөндий энэ дотор ороод ирэхээр 5 гол болоод задарчиж байгаа юм. Бүр. Зөв. Тэгээд 5 голын чинь дунд байж байгаа хайрхан энэ байхгүй юу. Энэ бүр хайрхан гэж. Зөв. Тий, энэ болохоор Хатанбаатар багсаж нөгөө ховдыг чөлөөлж явах үед энэ дээр цэрэгтэйгээ яаж ханаад өглөө тоо хийхэд цэрэг нь бүрэн бүтэн байсан гэж байгаа юм. Тэгээд за энэ дээр цэрэг маань одоо бүрэн бүтэн хонсноо энэ хайрхныг бүрэн хайрхан гэж нэрлэе гэж. Тэгээд нэрлээд явсан юм тий. Тэгэхээр уг нь цаана ингээд наашаа явж явах үед оройн тоо хийхэд өглөө тоо хийхэд цэрэг тусаад байсан байгаа. Тэгэхээр энэ дээр бүрэн хонцсон байгаа байхгүй юу. Зөв. Тэгээд нэгдүгээр билгээсэн. Тийм сайхан хүчтэй хайрхан. Тийм хүчтэй сайхан. Одоо сүүлийн үед бол яг бас их асар их манай энэ хайрхнаас бас шүтэж ин да одоо бас одоош бас арай өөр болчихж байна. Би ингээд суухаар ахаар ингээд тэр уулын цагаар цас харагдчихэ. Наан одоо шар байна, илсэр хүмүүг байгалийн юм олон өнгийг нэрэ харж байна. Энд арга байхгүй. Одоо гоё сайхан байгаль. Нөгөө уралдахад мөр гарч. Одоо морд авах удаа. Болно штэ. Тэрх үү? Болно тий. Өдөгч төвөнд бас хүргээ сайхан. Тэгээ яг гараад явчих шиг байна. Хөдлөх үү? За тэгээ. За баярга танаа хэлээр очив. Амууд үтсэн. Нэг юмар хинэмэр байв. За 3 дээр хинэмэр орж ирж байна. За энэ хараадах 57 дугаартай хуулмар энэ Батгийн хуулмар байна та энэ. За Батгийн хуулмар 53 номертай. Дөрөв торж ирж байна. Тийм байна. За айргийн тавд. Хээрмөр орж иж шиг байна. За айргийн тавд хээрмөр орж иж байна. Тийм байна. Зөө хөргөд тийм манхан илсийн тоосыг нэмрүүлээд Монгол авдаг нь сайхан байна. Сайхан гош бэлтэй. Хөргий. Тэ.
Тийштэй нийсэн чинь бол За 6-аад 60-аар хонгор мөр орж ирж байна. Хэний мөр юу? Энэ буян дэлгэрийн хонгор мөр байна. За буян дэлгэрийн хонгор мөр 6-аад орлоо. 6. Нийт одоо 10 мөр уралдсан. Тэгсэн тий. Албан газар байгуулгаар яриад одоо ингэж уралдаад амраад ирэх хүн сайхан аа. Оо сайхан шүү дээ. Исүүдэн сайхан ингээд 93 наадам хийгээд маруу Монгол адууныхаа дийл дээр. Тий. За энэ ингээд чөө. За. Ой. За 8 дахь 36 номерын орж ирлээ. Орж байна. За 9 номерт за Баян одод гэдэг үлээ. Баян одоодын буулман гэж юм да. Сайхан тэгээд яг хөө сайхан шүү дээ. Наадамд одоо нэг Монгол хүний ганц уяач хүний нэг үү те. Хүүхэд мөр хүүхэд хоёр 9 мэн дээр бол наадам сайхан боллоо гэж. Сайхан болно гэсэн шүү дээ. Энэ мөр мо адууны сайхан манхныхаа тоосыг гаргахаар чинь уул ус чинь баясдаг гэж байгаа шүү дээ. Тийм биз? Нэглгүй яах вэ? За 9 номер 48 номерээ. Сайхан байна оо. Сайхан аялагч нар маргыг сайхан. Аялагчны сайхан гэж. Монголдоо сайхан Монгол өв соёлоо дэлгэрүүлж аялах, амрах. Сайхан. Тийштэй одоо ингэ. Сайхан алхаад байж байна. Газар одоо тийм ээ. Одоо чигтэй байшин дээр үлжин байж хаа ингээл зунд нь гарч ижин сайхан энэ байгаль дэлхий дээр одоо жинхэнэ эрчим энерги аваа шүү дээ. Эрчим энерги. Тийш чад. Тэгээ байгалийн сайхнаас. За 10 номер 46 номер. 46 номертай. Сайхан орж ирж байна өө. Сайхан орж ирж байна тийм бай. Таараас. Тийм. Яа яхан бай. Хураа. Та бол одоо байнга сайхан алхаж байна уу? Би зөв өглөөний байнгын бэлтгэлтэй шүү дээ. Ер нь бол гуталгүй алхмаар юм байна тий. Ер нь одоо Ингээд хөл өвчгөө ойрчгүй. Тийм үү? Хөл өвчгөө явах хэрэгтэй байхгүй. Энд явж байгаа хүмүүс маань ингээд явган аялал хийх үү? Тийм. Маргааш гоё өглөө үрээр алхах уу болох уу? Болно шүү дээ. Өглөө сайхан өглөөний нарнаа сайхан алхаад тийшээ нуурлгоо явах юм бол манайхаас одоо энэ кемп дээрээс нуур ороход би бол 30 минут л алхдаг. Нуур дуу юу? Нуурын одоо яг тэр нөгөө Ойр шууны самхах дээр очиход би яг 30 минут алхаж. Та яа шууд шалтгаан. ингээд нэвтлээд авах юм юугаа. Оо тийм үү. Би 30 минут алхаж. Тэгвэл маргааш сайхан явган аялал хийх үү? Алхаж болно шүү дээ. Тэгээ. Хөл үсгэн. Энэ дээр ингээ гараад Энэ юу яах юм бас нарны тооцоол байх баха энэ элсэн дээр аялахын тулд одоо Оо байна. хэдэн гол нь тэр шүү дээ. хэдэн цаг үед. Ер нь бол өглөөний ширэн өглөө шүү дээ. Тийм үндсэндээ нэг 10 хүртэл алхаж бол. За саалах цаа 12. 12-оос хойш алхаж болохгүй. Яа тий. Халчин. Дэндүү халчин. Тийм үү. хөл нүцгээ явж. Тий. Хөлөсгөө болохгүй. Арай бол үндсэндээ 4-оос хойш. 5-аас хойш. Нар жоохон Нар буугаад нарны иш буугаад. Бүр хөл нүцгэн алхахын аргагүй халуу юу? Ваа халуун шүү дээ. хайш. Тэгтээ бие гоё халуулсыг гоё мэдрэггүй гоё яг халж байгаа үед бас. Тэр халуусанд яг хучиж хөвч болно. За тэрийг маргааш хийх үү? Гэхдээ бол ер нь юу яадаг юм бэлээ. Яг нөгөө шинжлэх ухааны үндслээр бол 12-оос 2 цагийн хооронд нөгөө жинхэнэ нөгөө юу хүний биед одоо нөгөө жинхэнэ энерги нөгдөг. Бууцсан байдаг. Нарны юу? Нарны элсэн дээр бууцсан. Бас тэр бас чухал юм биш үү те? Зөв. Энэ одоо ингээд нөгөө юу яадаг гэж байгаа шүү дээ. Нарныг халах элс чинь хөөгöd байдаг гэж юм те. Тэгээ элс мэсэр чинь ингээд нөгөө мортой ч юм уу, жин хийх чи машин дээр явхад нөгөө нэг юм бороо орсны дараа ч юм уу жоохон халааг багтал явдаг юм байл л дээ те. Дагтарсан байдаг бороо. Тэгэхгүй бол нөгөө халуун чиг хөөцсөн байдаг юм гэж. Нэг харахад тэ царай харагдаж байна. Тэр элстэй махны дээгүүр. Элстэй уултаа нэг цай харагдаж шүү. Цаашлаад одоо ээж хайрах бол энергийн төвгээд хэлэхэд баг хэлсдэхгүй тийм энерги сайтай харих нь байдаг. Говийн дархан А хэсэг. Ним ховор амьтад ихтэй. А хэсгээрээ дамжаад одоо алаг хайрхан
гээд аж өгдийн нуруу. Аж өгдийн нуруу гээд говийн дархан Б хэсэг руугаа очих боломжтой ийм маршрут байдаг. Дараагийн маршрут нь болохоор баруун хойд зүгийн маршрут нь Гоолтой аймгаас Сутай архаа ороод уулан давралт хийж болно. Тэгээд говийн дархан Б-гээр ороод одоо онцлог тайх нутагшуулах төвцийг нь байдаг. Говийн дархан газрын захиргаа Б-гийн захиргааны хэсэг байдаг. Тэгээд наашлаад одоо Шарган говийн бүхэн зээр гээд ховор амьтад үзээд Шарган говийн талын хүрхрээ гэж бас хүний бөөр нуурын эмчилдэг тийм содон яг тал дээр ингээд Массаж хийдэг хүрхрээ байж тээ. Байгалийн массаж. Байгалийн бас онцлог хүрхрээ байгаа. Ингээд ирэх боломжтой маршрут. Их олон газрууд өөрөө их үзэсгэлэнтэй газрууд. Их олон үзэх нь тийм. Монголын түүхэд ариун шүү те. Монголын байгаль агаар гэдэг бол их сайхан тийм. Зөвхөн байгалийн үзмж нь юм. Тэгээд түүнтэй уялдуулаад соёлын өвөө хамруулад одоо хэрэгсүүр те янз бүрийн юу өв соёлоо холбогдлолтой зүйлсүүдийг бол бүр ариун балтай. Түүхэн газрууд. Түүхэн газрууд. Яг хойш уунууд харагдаад ийшээгээ. За энэ ийшээгээ харсуу идөө. Тэгээ. Энэ дээр болохоор ийм байхгүй юу? Одоо энэ ч нэг миний хэлсэн Алтай нуруус энэ дээр байж. Хангаан нуруус нь одоо энэ зүүн гартлан ингээ байж байгаа байхгүй юу? Тэгээ Алтай хангаа хоёр айсуулаад Их Монголын эсний өвөлтөө Эрээ нуурал дээр ирж энэ завхан голын савгуулсан завхан голч цутгаж байгаа байхгүй юу? Тэгээ одоо манай энэ усуудын судлаач юу гэх юм бол танаа энэ яг Эрээ нуурал ихийн алтан сар шиг юм газар юм байна гэж ингэж байгаа байхгүй юу? Энэ одоо завхан голын ус ингэж ирээд энэ Эрээ нуурчин цутгацгаад тэгээ босоо ороод гараа авчиж байгаа байхгүй юу? Тэгэж үүсэх юм уу? Тий, бүр тэгдэг нь штэ. Бүр анх одоо яг Эрээ нуур өөрөө Бүр тийм байхгүй юу? яг ийм нуур баг их хөөсөн. Уг нь бол бүр ийм их байсан байж байгаа. Тасалсан байж байгаа. Одоо бол яг хувийнхаа яг хуучин хувийнхаа хэмжээд орцсон. Орцсон. Завхан гол ороод Эрээ нуур цутгаад тэгээд босгоод дүүрсээ босаагаараа явдаг. Тэгээд цутгадаг тийм байхгүй. Цаана байгалаасаа бүр. Одоо энэ чинь нөгөө Борхон гол гэж богд нөгөө завхны төвөр устдаг юу ч богдын гол чигстэй гол гэж хоёр гол байгаа. Тэгээ наашлтай яруугийн гол гэж байж байгаа. Тэгээ ширээгийн гол гэж. Тэгээ төмөртийн гол гэж тэр голууд ингээд 5 гол нь дийж байгаа. Энэ Борхон гол гэж орж ирж байгаа. Одоо энэ буурстагаад. Энэ манай урдаас орж ирж байгаа завхан гол байхгүй юу? Тэгээ энэ хоёрын чинь бэлчэр нь одоо энийх нь үзүүлдэ эсний үзүүлдээр. Энэ дээр бэлчэр. Тий. Тэгээ тэр эснээс цаашаа ганцхан гол болоод явна ерөөсөө. Тэр нь одоо ямар гол нэ? Жингөө завхан гол чинь ганц завхан гол явсараад айраг нуур ташаа сутгана. Айраг нуур. Одоо эндээс манайхаас энэ одоо эсний үзүүрээс хойшоо одоо ерөөсөө энэ нэг 10 км бас цаашаа асар хэмжээний дэрлэг шилжүүлганы төвөл байна. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Номын газ компани 2019 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Монголын анх дагч хагас автомат төхөөрөмж бүхий ахуйн болон аяллаа газ үйлдвэрлэлийг бий болгон Монгол орны эрсдэс цаг агаарт зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн сацуу олон улсын жишгт нийцсэн Wanderer брендийг хөгжүүлж байгаагаараа онцлог юм. Хамгийн хэм дүнийг хэрэглэгчдэд санал болгон борлуулахаас гадна хоол, үйлчлэгээний салбарын хийн угсралт, холболт, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэж байна. Номын газ зөвлөлтийн болон бүгд найрамдах Монгол ард улсын шинжлэх ухаанаар судлагдсан, батлагдсан Монгол хүний биед хамгийн тохиромжтой соёлын аршин хандгайтай жанжуулан. Уламжлалт баталгаад найдвартай. Хандгайтай жанживрэн соёлын аршин. Ширин брэнд цэвэр арьсан гутал бүс ширин улалгаатай гар хийцийн гоёмсог завгарлаг арьсан эдлэл үйлдвэрлэл худалдаа. Этэн гутал дотор гадаргүй цэвэр арьс улалгаатай үхрийн зорны ширийг давхарлаж хийдэг. Арьсан сэлбэр хээтэй гэх мэт олон загвартай. Загварлаг арьс марийн өргөн сонголттой. Чийг татахгүй хөнгөн хөл дэвтэйхэн авсан байхад баяр бүхнээр хөлийг тань баярлуулах хэдтэй. Манай бүтээгдэхүүн дотор гадаргүй цэвэр арьстул та чанарыг нь мэдрэх болно. Утас 91-3 99 90 91-3 39 90. Иран улсын Тэж
аяга тавг угаагч нь Монголд лабораторийн шинжилгээнд орсон Henkel Germany лицензтэй. Иран улсад үйлдвэрлэсэн сайн чанарын энэхүү аяга тавг угаагчныг бөөний үнээр борлуулж байна. Өөх тосыг гүн задлан бактерийн эсрэг хамгаалах үйлчлэгээтэй гарт гаршилгүй хурдан хөөсөрдөг бага зарцуулттай. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн Энэ ямар амар бүглэрч байна. Нөгөө ч хүлээж байгаа бах та. Ушаана. Их ажилта. Юу балаараад байгаа юм чи одоо. Үгүй юу гэж байгаа. Цаагуурчин хүмүүс машин дотор хоол хийж хахад яагаад болохгүй гэж. За. Тэстэй одоо. Гэрийн караоке төхөөрөмжийг санал болгож байна. Авсаархан, хөнгөн, хэрэглэхэд хялбар бөгөөд хаанч ашиглахад тохиромжтой, зориултын хамгаалтын цүнхтэй дуунуудыг тогтмол шинжилдэг. Автомашинд холбож дуулах боломжтой. Гэрийн караоке. Гэрийн караоке. амгалан бөөний худалдааны төв нь бүх төрлийн барааг бөөний үнээр нь зарж байна. Манайхаас нэг бараа авсан ч бөөний үнээр аваарай. Газ болон цахилгаан плитик, угаалгын машин, эндүү, пэж, хөргөгч, хөлдөөгч, Монгол үндэсний хоол эдээний цар, чихрийн тав гэх мэт маш олон төрлийн барааг нэг дороос маш хямд бөөний үнээр худалдан аваарай. Та бүхэн манайхыг өргөнөөр зорин үйлчлүүлээрэй. Манайхыг Ботаникаас цаашаа 500-аас 600 м амгалангийн төмрийн бөөний худалдааны төвөөр зүүн эргээд цагдаагийн хотхны урд талд амгалан бөөний худалдааны төв. Холбоо барих утас 99 84 34 19. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Нэвтрүүлгийн ивент төгч их нуруу фудс компани таны амьдралыг хэлбэрчлэн. Давхраад бин. За галтуугаа бол ерөөсөө. За. Энэ манай нэвтрүүлгийн ерөнхий үйлч компани байгаль их дэлхийд одоо зөв сайхан аяллаа гэдэг их дэлхийд хар толгой үүсэхгүй гэдэг тийм. За мэдээж хар толгой гэдэг нь одоо мэдээж гал түлээ нөгөө нэг тэнд 20 сая ч юм уу 60 сая ч юм уу хөрс бохирдоод үлдэж шүү дээ. Тэгэхээр нөгөө гал түлхгүйгээд ийм гал. Энэ ороо ингээ өгсөрч тийм. Тийм бай. Хөөрс юм биш таа. Оо тийм наадмас оо тийм. Ямар хэрэглэхэд хялбар юм Энэ шүү шалын дээ. нөгөө өндөр даралтай энэ ороо энэ шалаак бадаг. За тийм даралтай шалаатай. Тийм түм юу та бүх номон гал. За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Номон газ компани үл тасалдах үнэн чиргэлээ Wanderer. За Сүхбаатар аймгийн одоо миний өөшгөө гэдэг. За. Компани одоо миний өөшгөө гэдэг миний найз гэсэн утгатай нэр юм байна. За. Даргаан сумын брэнд байна ах минь. За. Хайр басаахан одоо листэ цааж өгөрөөсөн. Аа. Цагаар дайли. За баярлалаа. Ямар ч байсан зүү хасгаараа бас нэг цааны Окей, оо тийм ээ. Цагаан будаа байна, борц байна. Энэ За энэ шартас байна, тийм байна. Нэг цайнд орох Оо борц байна. Айна борц байна. шарвата. Шар будаа байна. Бүх юу гэлээ юм тийм ээ. Тийм байна. Бүх юм осноор мороо юм байна. Хогорууга хийдэ. Наажмаа. Иглээ. Тэндмэл өсгөө юм байна маа. Нөгөө автор нүүлээр явж байхад нөгөө нэг цай хоол хийгээд байгаа юм. Аа, гоош. Борцтой цай хийгээд ингэж явдаг байсан. Тийм ээ. Борцтой будаа байна. Хогоо одоо ч аяхгүй тийм ээ. Аггүй айлцгаа штэ. Аггүй аял. Тийм. Ингэ. Тос хийгээд олон юм хийдэг шүү дээ. Тийм. Их олон юм худалдаж явдаг шүү нэг их. Тийм. Тусдаа бэлдчихтэй. Ингээд хурцаар ингээд байна. Жинхэнэ баавартай цагаар чиг ухах юм шүү. Баавар. Ийм баавар. Шатасаа нэ. Үнэн баавартай, ястал баавартай ажимэ. Хэлтгэ минутын дотор нөгөө нэг Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Номон газ компани үл тасалдах үнэн чиргэлээ Wanderer. За энэ чигээр илсээрээ очиод болж юм уу? Янз юм байна. За ямар дүүс? Янзын гоё. Янзын гол аймаг зүү хязгаарын одоо даргаан
одоо ингээд ярьдаг шээ. Даргаан хийцгээ. Даргаан сумын одоо бэрээд Шаардаа самдаг гоё цай. компани гэр бүлээрээ сайхан юм хийдэг. Яг л нөгөө нэг удирдлынхаа тэ нөгөө нутгийнхаа нөгөө хийдэг те. Борцтой нөгөө борцтой хийдэг юм бүгдийг ингээд сав баглаа болгосон хийдэг. За өөрийнхөө гэр бүлд амжилт хүсье. Үнэхээр Монгол хүний эрүүл мэндэд харсан тохирсон сайхан цай хийсэн байна. Балуу хязгаар хийж амслаа хүртлээ эдэнийх нь ярьж сайхан байна. Амжилт хүсье. Тийм ээ. Ирээ нур амралтын газар гэр бүлээр бас ирээрээ. Борцтой байгаа шүү. Борцтой ярьж байна тийм. Би борцод уусаас алгуулчих гэсэн чинь яг кэвэрэ байж. Уусаагүй тийм ээ. Дэвтэд нөө борц ингээд бас ингээд дэвтэд ингээд юу ачдаг шүү дээ тийм. Уусаад байхгүй. Тэгэхгүй байгаа шүү. Тийм ээ. За энэ цаг сая бид нэр хэдүүлээс хамтаж үзлээ. Тань сайхан хамтлуулаарай гэдэг сайхан их орны мань шиг үндэсний үйлдвэрлэгч. Уламжлал одоо сайхан технологи Монгол хоолны цаад бас нэг цайны соёл сайхан тий. За гарын бэлгэн өгөө. За баярлалаа. Гарч сууж байгаа уулыг сайхан байна. Тэгээ. Тэгээ энэ дэш утас муцсан угаасаа байж байгаа юм байна. Одоо ерөөс энэ утсаар нь захиалаад аваад хэрэгжих болохгүй байхгүй сайхан болчихсон шүү дээ. Аваад баг тий. Эндээ сайхан борлуулаа энд байгаа хүмүүстэй ингээд нэг өгөөд яваад. Баа энэ ер нь их тийм байна. Яг би энэ холбогдно. Ер нь холбогдно. Холбогдож энэ цайг хэрэглээ болгоно. Хэрэглээ болгоо. Тэгээд нэг халуун савнд усыг даваад хотгаад байгаа ч. Тийм байна. Сая одоо би нэг тогоон дээр сайхан ингээд. Модер шансуу усаар тэр байна. Тийм байна. Зүг юм байна. Усыг хотгаад уучна. Бидний хаалгад гэсэн бэлэн цай байна шүү. Тийм. Энэ их гоё цай. Би танд задлаад харуулах. Төгөө. Одоо надад одоо жинхэнэ амтлагдаг насн дээр явж байгаа шахам. Жинхэнэ амтлагдаг насн дээр явж байгаа. Цай амтлагдаг насн дээр явж байгаа. Цайг бас амтлах нас гэж бас байна тий. Байна. Яраастай хараад ирсэн цай амтлал хэрэгждэг байна. За энэ хараа ингэ домбрын хэлбэртэй байгаа шүү. Оо тийм байна. Тийм байна. Домбр та цайны нөгөө хийцэн. Баг хийцэн. Цайга чанаад энийг хийчин. Нэгийг л хийх юм байна. Нэгийг хийвэл хоёрыг хийвэл жоох өтгөө уунд ингэ. За. Одоо 10 мөр нөгөө хийсэн баг. Тийм байна. За гоё юм одоо. За энэ янзын гоё хийж байна. Бэлэн хийстэй байна. Тийм. Хийцгээд гоё. Мөнгөний үйлдвэрлэдэг энэ компани цайг бас хэрэглэхээр боллоо гэдэг. Яа. За баярлалаа. Цайны хийц. Гоё цай вэ. Наадах чи өөрөө цай хийдэг хүн. Харамттай цай, тийм ээ? Тий. Чи одоо харамттай цайгаа бас ингэж сонгуулмаар байж тээ. Одоо эднэр төгч явуул. Шаргын гавд урагдаад байгалийн чоноо армаг жимсэг. Оо зөв. Энэ болохоор одоо ингээ гоё домбны хэлбэртэй. Тэгээд нөгөө цайгаа чанаад нөгөө цайны нэг хийс гаргаа хэрэгтэй болж тээ. Ингээ хийцээ ингээ нөгөө домны хэлбэртэй болсон. Тийм ээ. Тэгээд ерөөсөө зураг дээр бас ингээ гоё юу гэх юм ахгүй юм дээ гоё газ харуулсан. За баярлалаа. Санаа автомобиль ажлын өндөр амжилт хүсье. Сайхан нэвтрүүлэг хийж явж байгаа маань та бүхэндээ их баярлалаа. Дээрээс нь сайхан энэ Монголын ард түмэнд зориулсан бүтээгдэхүүнийг орсон гэж төмний хүртэл болгоод явж байгаа талархаж байна. За баярлалаа. За манай жуулчны бас 2007 онд анх байгуулагдсан. За одоо нийтдээ нэг 50 хүний хоногийн тийм хүсн чадaltaй байна. 50 хүн хүлээж яваад. Тэгээ одоо бүрэн удаа үйлчлэг өгсөх болсон. Энэ удаагийн бодлоо арай өргөндлөгээр яаж байгаа учраас шүү. Бас тэр одоо нэмэлтээр одоо байршуулах үйлчлэгүүдийг байгуулад ингэж ажиллаж байгаа. Их хөдөлмөр шүү. Гэхдээ бас энэ дээр чинь одоо юм л хийж авахгүй болохгүй шүү дээ. Сайхан. За морь урлаа. Одоо юу явах вэ? Өнөөдөр чи ямар одоос нэг 93 наадам гэсэн болж байгаа учраас бүх хүмүүст ном сурва харуун. За. Тэгээд өөртөө барилтаа. Одоо сая нэг морь унсан усууд чи одоо барилдсан шүү дээ. Өөртөө барилдал өөртөө ном сум харуун. Өөртөө харуун. Тий. Монгол ир хүн бол одоо юу хийдэг бэ? Монгол 93 наадам гэж ямар юм байдгүй. Яагаад 93 наадам гэдэг нэрлсэн гэдгээ одоо бодит дээр л одоо харуулж өчсөн л да. Тий. Зөв. Оройд гал их. Оройд олон морхоодонд тасаад галын ташлахтай.
7 бурхан. 7 урхоо дахин тий орой аргамжаа. Уул устайгаа хамт сайхан баярлаж. Тий. Уул уснаас энерги авч. Тий. Тэгээд одоо албан газар байгуулга урд төрдөрөө нийлээд бас нэг юм сайхан наадмаа орондоо зохион байгуулаад уул усаа баясан байнгын сайхан энерги үзээл тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Тэгээд нутагтаа одоо гэж хүмүүс сайхан Хэдэн жил болж байгаа юм бэ тэр? Манай өөрийн давхад одоо хичнээн одоо 20 жил болж шүү дээ. Одоо ирэх жил 20 жилийн ой хийх гэж байгаа юм шүү дээ маргаш одоо. Оо ойлгож байна. Тэгээ 2007 онд анх үүсгэн байгуулсан. За. Одоо тэгээд 2026 он гэдэг чинь одоо яг 7 жил 20 жил болж байна. Ирэх жил одоо 20 жилийн айтем байж тээ юм. За айгуул 20 жилээр бас ирэгэндээ Тээх юм байна. Юу яах вэ? Тэр сайхан түүхийг бас биш үү? сайхан лүүхийг одоо үйлчлэх арга байхгүй тийм. Анх бол тэгээд одоо та Монгол гэр барил. Тэгээ ерөөсөө барьсан одоо аль төөр хамгийн анх эхэлж одоо барьсан гэр байна. Энэ гэрүүд байхгүй юу? энэ гэр. Энэ гэрүүд чинь одоо би яг энэ нуурын хөвөн дээр эзнийхэн зах дээр 3 гэртэй анх суурийг тавиад тий. Тэгсэн чинь эзнийхэн ардаа бас яхаа халуус малуус муутай болохоор энэ баян ангаа олон тийж яг бүрэн бүтнээр нь харуулахын тулд энэ эзнийхээ өөртөөс ингэж боосон. Энэ бас аятайхан газараа олоод болсон байлаа. Бас тэгээ явтай бас тий. Нөө Монгол хүн чинь өөрөөсөө бас нэг зөнтэй бэлэгтэй улсууд чинь хүнд бас тийм байдаг юм байна. Тэгэл баг. Хангангаа хосолсон бүх юмыг энд доороос харчиж шүү дээ. Нэг доороос харцсан. Тийм. Тэгээ яг ер нь бол манай говьтай аймаг бол онцлог юу гэх юм бол тэгээ манай энэ нутаг бүр илүү онцлог юу гэх юм бол байгалийн 6 бүслүүрийг нэг доороос нь одоо үздэг асар богино зайд. Хамгийн бага зардлаар үзэх боломжтой газар. Манай энэ нутаг. Тэгээ одоо их харахгүй тийм мөнх састай өндөр устаа бол тэгээ наадад нь энэ чинаа модтой шүү дээ. Тий. Наагура модтой. Тэгээ наадад нь одоо энэ жаргалуу уулаг гэж талуу байж хээр гэж нийшээ явах юм бол говь байна. Хүсийн говь байна. Их Монголын элсэн гэж байж нуур цөөрөн бүгд л байна энэ одоо тэгээд. Аялал жуулчлалыг дагаж ер нь бас тухайн улс орны хөгжил бас ирнэ шүү. Аялал жуулчлалд бас хэрэгтэй шүү дээ. Харин тийм ээ. Би бол одоо сүүлийн бас сум орнуудын эдийн засаг худалдаа 8 гэл тийдгүй байдаг. Ерөөсөө мөнгөний эдийн засаг эргэлтэнд их нөлөөлнө. Аялал жуулчлалын салбарт ерөөсөө хамрагдахгүй салбар гэж байхгүй болчиход байгаа юм. Бүх салбарууд хамрагдаж байгаа юм. Хоод идэг улсууд нь хоолоороо үйлчлэж чинь, машин нэргээр явдаг улсууд бензин маслаараа үйлчлэл нэгэ явж чинь. Өсчин хүртэл үсэн засуулна, усан доорно. Тэр чинь хоол ундаа идэн гэх бүх юм худалдаа 8 гэх бүх юм ерөөсөө бүх салбарт хамрагддаг. Тэгээд мал аж ахуй, одоо нүүдлийн соёл, малчид хүртэл морио онуулаад. Малчид хүртэл морио онуулаад ардгаа одох юм болцоотой. Тийм. Номын газ компани 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монголын анх дагч хагас автомат төхөөрөмж бүхий ахуйн болон аяллаа газ үйлдвэрлэлийг бий болгон Монгол орны эрсдэс цаг агаарт зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн сацуу олон улсын жишгт нийцсэн Wanderer брендийг хөгжүүлж байгаагаараа онцлог юм. Хамгийн хэм дүнийг хэрэглэгчдэд санал болгон борлуулахаас гадна хоол, үйлчлэгээний салбарын хийн угсралт, холболт, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэж байна. Номын газ. Өглөө бүрийн эрч хүчийг энгийнээс эхлүүлээрэй. Цэвэр, чанартай, амттай эрч хүч будаа. Таны гэр бүлийн эрүүл сонголт. Тэжээллэг чанар бүрийг хадгалсан Монгол хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн. Зөөлөн ширхэг, төгс амт, хүүхддэж, томчууддаж таалагдана. Өдөр бүр эрч хүчээ нэмээ. Эрч хүч будаа. Эрүүл амьдралын эхлэл. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн холбогдох дугаар 95 99 34 29. Манай компани нь 2016 онд байгуулагдсан барилгын хөөсөнцөр хавтан, сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханын хавтан, таацны болон шалны дулаалгын хавтан, дуу тусгаарлагч бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаалж байна. Бидний үйлдвэрлэж буй EPS хөөсөнцөр полистирол хавтан болон шоо сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханын хавтан нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд манай бүтээгдэхүүнүүд нь эмүүс, чулуун замаасаг, гүрүнд, эрдэс шингэнтэй тус үйлдвэрлэгдэх хүчин чадалтай. Easy House таны хамгийн зөв сонголт. Суйрлуулахад маш хялбар.
За нэг манай соцч энд ингээд хөдөөний айл ингээд тавьсан байна. Ердөө 10-аас 20 минутын дотор угсарч шууд ашиглах боломжтой. Хэмжээний өргөн сонголттой. Таны хэрэгцээнд тохируулан 3x3, 3x6, 6x6, 4 удирлын шийдэл, халуун хүйтэн аль жуулралд ашиглах боломжтой, бат бөх хийцтэй, найдвартай бүтэцтэй. Олон зориулалтаар ашиглана. Амралтын сууц, ажлын байр, агуулга, түр байр, бизнесийн зориулалт гээд таны хэрэгцээнд бүрэн нийцэн. Яагаад Easy House гэж? Цаг хэмнэн удаан барилга барих шаардлагагүй. Зардал хэмнэн илүү боломжийн шийдэл. Бид хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Мөн очиод угсарч үйлчлэнэ. Таны амьдралыг илүү их хялбар, илүү ухаалаг болгоно. Холбоо барих утас 8870 TG-3 91 тэг 88 22 85 85 85 51. Ажлын орчинд найдвартай хамгаалалт, өдөр тутмын хэрэглээнд дээд зэргийн тав тухыг санал болгодог Safe Toy брендийн гутал нь орчин үеийн технологи, чанартай материал, загварлаг дизайнтай хослон бүтээгдсэн. Хүнд даацын хамгаалалт, халтиргаанаас сэргийлэх ул, амьсгалдаг, удаан эдлэгээтэй материал, эргономик хөнгөн хийц. Safe Toy ажилдж, амьдралдж таны найдвартай хамтрагч. Та өөрийн өдөр тутмын хэм маягтаа Монгол өв соёлыг шингээсэн дэгжин хувцас хайж байна уу? Тэгвэл язгуур бихий танд зориуллаа. Бид уламжлал, орчин үеийн загварыг хослуулсан чанартай, онцгой хийцтэй хувцсыг санал болгож байна. Өдөр тутамдаа өмсөхөд эвтэйхэн, бэлгэнд өгөхөд үнцэнтэй, таны дүр төрхийг илүү дэгжин ялгаруулна. Та манай хуудасаар зочлон өөрт тохирсон загвараа сонгоорой. Хан уул дүүрэг King Tower 128, захиалга 93 13 68 88. Язгуур бихий таны өдөр тутмын дэгжин сонголт. Зигзаг суудлын бүрээсээ та өөрт ойр доктор авсүлжээний аль ч салбарт хэлбэрхэн захиалж автомашиныхаа суудлын бүрээсээ шинжлэх боломжтой. Зигзаг бүрээс үргэлж сайхнараа. Монгол малчны найдвартай сонголт чанар төмөр хийц. Бүх төрлийн малын гашаа, тэжээлийн онгоц, тарилгын хоолой, бэлчээрийн торон гашаа, үхрийн зогсоол бүгдийг нэг дороос. Яагаад сонгох вэ? 10 минутанд угсарна. Бат бөх зузаан төмөр, ажиж тээвэрлэхэд хэлбэр. Доод талаараа хург шиг гарахгүй. Хагас автомат, зис утсан агнууртай. Жилийн 4 үлрэлд ашиглана. Хот дотор хүргэлт үнгүй. Орон нутагт унаан тавьж өгнө. Худалдан авалт бүр бэлэгтэй. Чанарын баталгаа олгоно. Захиалгын утас 8855 2445 8955 2445. Хаяг баруун талд малчны дэлгүүр, зүүн талд амгалан. Чанарыг эрхэмлэгч чанар төмөр хийц. Сайхан амруу та. Хөө, сайхан амруу. Юу өглөө нөгөө нэг алах мал. Тийм шүү дээ. Ажил ихтэй нөгөө ажил ихтэй. Тэгээ манай ч хүн унтахаас арга байхгүй. Вэжин бүр ингэ нойр хүрээд идэв юм. Энд ирсэн хүн чинь өөр сэтгэлэн сайхан таавшраад ирсэн ингээд янз бүр болдог байхгүй. Энэ ч одоо байгаль хэлхийн өөрийнх нь нөгөө станаг авчигтай холбоотой юм шиг байгаа шүү. Юу яа тийм бэ штэ хаа. Одоо би бол яг нь олон газар бас явж хээр унтаж амарж одоос ингэж явсан. Ихтэй танаа энд болохоор энэ элсэн манхны нойлцож ирэх тийм салхи мэлхний чимээч байдаг юм шүү. Янз шүү дээ. Моцотны чимээ бол энэ бургасны нөгөөрөө салхи агаар үгсний угаар ингээд хадмаадны угаар ингээд салхины дуу орно. Энд чинь юусе тийм юу байдаг болохоор юу байдаг юм бэ? Ямар ч аниргүй юм бэ? Чимээ байхгүй. Тийм бас даваа талтай байдаг юм байна. Тэр Монгол улсын соёлын говьяц зүтгэлт намсрын лото гэдэг чинь манай энэ завхан гол зуг зохиосон. Тэр нэг тэр анир үргэж адуу төрөлнө гэдэг чинь анир үргэж дуунд нь ингээд тусгацсан гэдэг чинь оруулсан. Анир гэдэг чинь чимээгүйг чирээсэн адууны торгох тийм ээ. Одоо аял шиг л одоо үргэж ийна гэж гаргаж ийна гэдэг бас тэр мундаг зохиосон байгаа шүү тэгэхээр. Тэр зохиолч. Яг бодож надны ирээд майнд. Тэр надны ирж чад миний бас найз л да. Тэр надны хурц ирээ заадах яасан чинь завхан голыг зохиосон байгаа. Завхан голыг зохиочход яг завхан гол гэж ямар гол байдгаа иж үзээгүй усуудтай ярьж гад ярианаас нь сэдвээ аваад дууг зохиосон байгаа.
Тэгээд найдны яг ирж газар дээр Ирж байгаа үзсэн юм уу? Оо за. Тэгээд хөө ерөөсөн завхан голын хамгийн шимиг хүтдэг газар таан нутг байна гэж байгаа. Сонь байгааз. Ерөөсөн яг энэ завхан голын айс хавыг ундаалдаг, усаар нь ундаал гэдээлдэг нь танаа нутгийн хүн ард одоо мал амт ит байна. Гэсэхгүй. Тэгээ бүр манай дээрээ бүр бишрэлгүй яст. Үнэхээр энэ стан янз бүрийн гайхамшигтай газар энэ байна нэг. Тэгээ хоёрдугаар лавыг найстан зөвлөө би чамд нэг дууны үг бичиж өгнө гэсэн чи 90 нуурын 100 гэж надад дууны үг бичиж өгөөд одоо би тэр энэ соёлын говьяат зүтгэлтэн цэвэр ардангой гэж манай завхны тэр хүнээр би одоо аян хийх гэж өгцөн гэх. Одохгүй гарах юм байна тий. Одохгүй гарна. Өө зөв сайхан. Уул усандаа зориулж ер нь дуу шүлэг гаргаж явах чинь уул ус чих баярлалт гэж үү? Харин тийм ээ. Би ч тий. Бид нар чи ер нь бол уул усаар л овгөлдөн штэ. Тийм ээ? Аль нутггүй аль аймгүй гэлдэгдэг тий хэлдэг. Гэхдээ тэр нутгийг уул усаар овгөлж байгаа юм чи уул усаа байдаг чинь бас холбоотой. Нэр алдар холбоотой. Хүү холбоотой. Бүх юмар холбоотой. Тийм ээ? За тийм л үгтэй. За энийгээ жоох өргөж байгаа төлөх болоо яах вэ? Халуун байна уу? Ер нь бол ганцгүй шүү дээ. Ингээд энэ байгаль дэлхийгээ сайхан имжлэн явуучих нь шүү дээ. Шал өөр. Хүлэрсэн нуруу муруулсан гэж байгаа сүйдээ хүлэрхэн байж шүү дээ. Яа, шүү дээ янз. Шүү дээ яг нэг өвчнийг тайтгарж байгаа юм шиг л шүү. Би чи нуруу бөөрний өвчтөй. Наад нуруу бөөрний өвчтөй юусэн янзлах юм хамгийн амарх юм одоо манай энд л байна. Йоо ингэ нуруугаа дээшлүүлж ингэ явчих тийм ээ. Шал өөр шүү дээ. За одоо хоёр яа халцгая. Хөөрхөн байгаа шүү дээ. Янз байгаа шүү дээ тий. Шүү янз. Доош нь гараад ирвэл бүлээсэн. Тийм учраас нас гэж яг доохоноос нь тааруулаад ингээд одоо бөөрн цай. Бөөрн цай. Энэ зэрэг бүртэн бөр хуучаар бөр хөвчмөр юм байна. Гэхдээ тэр нь бол 4-5 үед гэсэн тий. 4-5 цаг үед. 4-5 цаг. Бүлээ. Бусдад яг өдрийн халуунаар бол ихтэй халууд нь. Тий. Гэхдээ өдөржингөө ингээд халдсан илс орой морой их дулаахан байдаг байх таа. Хурдан сурж ийнэ ер нь удаа явахгүй юм байна уу? Тийм энэ яг ингээд жоохон хурдан хөдлөх юм байна ах тий. Та тэгтээ сони яваад байна хараа. Би шилдэл байгаа байхгүй. Ингэж явд юм уу? Тий энэ халдсан исэн ингэж хумбаад яваад тийм байж тий. Тэгэхээр наадах халдсан исэн бол ингэж яваад хөлд тий талахгүй юм байна тий. Тий халдсан бүр их халдсан илсэнд ингээд хөлөө доош нэг явахаар чи илсэнд одоо суугаад болов гэж бодлоо. Гүү. Хөлөө нарийн. За